За. Яг л наамар шүү. За энэ эхлээд хараа энэ тусгалтын цэг би бичгээ ойлгож шүү. За тэгээд тусгалтын цэг би өөр энэ 90 градустай ийм өнцгтэй шугам олж ирсэн. За тэгээд тусгалтын цэгтээ энэ нормал болгоно. Энэ нормал энэ үсэг. Нормал гэхээр энэ хоёр хоорондоо 90 градусын өнцгтэй байна. 90 градусын өнцгтэй нормал. За одоо дараа нь зөвл зураг шүү. За энэ тусгалтын цэг олцсон ч ерөөсөө толон дээр маш олон цэг дээр тусно. Гэхдээ энэс багш нь ерөөсөө юу авах вэ гэхээр нэг цэг дээр тусахыг сонгож авъя. За цагаан. За тэгэхээр би дурыг юугаар ингэж авлаа. За энэ цацраг ингээд гэрэл үүсгэж хийлээ. Эс гэрэл үүсгэж. Тэгэхээр цацраг шулуу хоёр ялгаатай түрүүний хичээл дээр ярьсан энэ маш чухал ойлголт. Цацраг учраас чиглэл зааж өгнө. Ийшээ явж байгаа юм байна гэсэн энэ цацраг. За одоо тэгээд энэ цацрагийг яг бид нар гэрэл авах хуулиар зөв зурхын тулд за энийхээ өнцгийн хэмжин. Энэ өнцгийг тусгалын өнцгийг хэмжин. Тусгалын өнцөг гэдэг нь нормал ба тусан цацрагийн хооронд өнцөг буюу энэ чинь булан ер нь бол тэрийг хэмжин. За хэмжихийн тулд тусгалын цэг дээр өнцөг хэмжигчийн яг энэ голыг татвуулна цэгийг. За тэгээд тусгалын өнцөг нь нормалаас туссан цацраг руу гэсэн. Тэгээд шинжлэх ухаанд өнцгийг цагийн зүүнийн эсрэг чигт ингэж авдаг. Энэ геометри маш их ойлголт яваад байгаа шүү. Тийм учраас зургаар ингэж хичээлийг өгч өгöd байгаа. Энэ бол тусгалын өнцөг. За тэгээд тусгалын өнцгийг одоо би энд хэмжинэ. За энэ нормалаас эхэлж хэмжинэ. За тэгээд 10, 20, 30. За миний 39 градус нь. Тусгалын өнцөг 39 градус. Тэгвэл альтын өнцөг одоо хэд болох вэ? Мөн хэдэн градусаар авах хэрэгтэй вэ? 39 градус. Тэгэхээр 90-39 хасчихсан хэдөө? Хэдээр? 10, 20, 31, 10, 20, 30, 39 мөн юм байна. 10, 20, 30, 39. За эндээ тэмдэглэж аваа. За тэгээ энийг чи яг шугам гэж яадаг шүү дээ. Яагаад гэвэл энэ цан гэрлийн цацраг бол шулуунаар тархдаг гэсэн ийм хууль байгаа. За энэ цацраг ойсон энэ нийшээ яваа. Тэгээд энэ ойсон өнцг нь бас хэдэн градус байх вэ? 39 градус. За та нар одоо авлах анги учраас үсгээр тэмдэглэнэ. Энийг энэ дотор нь за шинжлэх ухаанд ерөнхийдөө дандаа бетта үсгээр энийг тэмдэглэдэг. Тусгалын өнцгийг альфагаар тэмдэглэдэг. Өнцөг альфа тэнцүү, өнцөг бетта. За ингээд энийг чи үгээр илэрхийлээд бичнэ. Хутан гаж юм.